Гэхдээ ер нь нэг ийм л юм болоод байгаа юм. Энэ хуулиудыг жижиг нүдээр хараад жижиг ашгаар явсаар явж байгаад үндсэн хуулийнхаа үндсэн агуулга концепцийг бүр эвдээ танигдахыг болгоод байгаа юм. Ер нь одоо бид нар асуудал зоригтой хандах хэрэгтэй. Зоригтой хандаж эд зүрэн улс хуураар нь асуудлыг шийддэг болох хэрэгтэй. Жишээлбэл энэ төгөөмөлд арах хэвээр асуудал айгүй жижиг юм шиг боловч төсвийн тухай хууль энэ магадaltaй тэр нөгөө гол хэрүүлийн чинь амин сүнс байдаг. Яагаад гэвэл нэг суманд нэг соёлын төв очичдаг, нэг жоохон зам цэцэрлэг сургуулийн асуудал очичдаг. Тэгээд тэнд хүмүүс шоронд орохгүй тулд сая Наранбаатарын гишүүний хэлснээр тэр хайрга дарга авч чадахгүй тулд зөвшөөрөл байхгүй тулд 200 км-ээс 300 км-ээс хайргаа татчих واخгүй. 200 км-ээс 300 км тайр болчих. 200 км-ээс 300 км-ээс хайрга дарга татхлаар нөгөө төсөв ямар болох вэ? Нэг талаасаа Батцуур гишүүнд нэмэлтний минут. Нэг талаасаа бүтээн байгуулагч хийж байгаа тендерт орсон компаниуд хуульж өрчихгүй одоо хэрэг төвөгт орохгүйгаа хичээнэ. Тэнгүүт хуулийнхын дагуу бүтээн байгуулалтаа хийгэнгүүт төсөв төртөх нь нөгөө хилээд байгаа 2 дахин 3 дахин өснө. Тийм болохоор Баян Хөөлгийн аймагт барьж байгаа цэцэрлэгийн үн одоо Хөвсгөл аймагт барьж байгаа цэцэрлэгийн үн, Говьд барьж байгаа цэцэрлэгийн үн хоёр бол эрс дэрс өөр үнэтэй гарч ирж байгаа. Тэрийг гаднаас нь хараад яаж ийн өгөхлөөр тэр магадл хийсэн хүмүүс, аваад хийсэн хүмүүст буруу дохоод байгаа болохоос яг суур үндэслэл нь болонгууд ерөөсөө л материалын үн зай талаа орцын асуудал байж байгаа. Тийм учраас бол одоо энэ тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл болгох орон нутагт нь эрхэм мэдлийн л өгчих юм бол ерөөсөө энэ асуудал чинь байгаль орчин талаасаа тэр өртөг талаасаа тэр хяналт талаасаа тэр иж бүрнээрээ шийдэгдэнэ дарга. За энэ Батцуур сайд маш зөв санаачлага гаргаж хэлж шүү. Тэгэхээр энэ чөлөөлөе гэдэг энэ санаачлагын хүрээнд Батцуур сайдыг идэвхтэй оролцуулна. Энэ алдарч авахлан дарга байна. Ер нь энийг зах зээлийг дэмждэг, төрийн оролцоог бууруулъя гэдэг бодолтой хүмүүсийг олон болгохын төлөө ажиллах хэрэгтэй.